Манайхаа гэрээ танилцуулсан бичлэг маань эхэлж байна. Тэгэхээр энэ бичлэгийг хоошлуулж исэн шалтгаан маань намайг бичээд өгөх хүн байхгүйсэн учраас өргөлж хоошлуулсаар байсан. Тэгээд эцэст нь өөрийгөө бичгээр боллоо. Нэгээр харах юм бол нэг иймэрхүү зайтай байхгүй юу? Гэхдээ 0.5-аар бичиж өгөх үү? Тэгэх юм бол яриад хот харагдаж магадгүй. За 0.5-аар. За энэ бол манай үүдний хэсэг байгаа. За ариун цэвэр өрөөнөөс эхлээд танилцуулъя. За нэг ийм хоёр шкафтай. Энд бол миний хэрэглээний юмнууд байна. За тэгээд угаалтуур, суултуур энд ингээд цэвэрлэгээний хэрэглэгдэхүүнүүд маань байгаа. Шүршүр. За тэгээд нэг иймэрхүү. Гэтэ манай ариун цэвэр өрөө бусад айлыг бодоход хамаагүй ингээд том байгаа. Тэрний дараа бол үүдний шкафнаас энэ бол миний хязгааргүй их гутлнууд. Би хувцас аягүй хайдагдсандээ энд бол миний дандаа өмсдөг гутлнууд байгаа. Тэгээ энэ доор бол ажлын гутлнууд байдаг. Тэгээ энд нэг гарахтаа айлдуулаад гардаг малгаанууд ганц 2 хон цүнхтэй угаасаа. За үүднээс орж ирээд ийм шүүгээ байдаг. Энэ бол миний ажлын хувцснууд байдаг. Энэ дотор нэг тийм им их хэмжээгээр авч болох хэрэглээний маань юмнууд байдаг. За иймэрхүү. Амар зэгцлүүл гэхдээ ерөнхийдөө бол зэгцлээгүй байгаа нь би тавч өмсөд тий за. За энэ хэсэг бол бэбигийн хэсэг. Энд бэбигийн хоолыг энд байнга байлгадаг. За манай галт тогооны өрөө нэлээ өргөнч биш бас хэд зайгүйч биш нэг иймэрхүү. Энэ шүүгээг бол ашиглах баг боломжгүй яадаг л эндээ ингээд шүүлтүртэй байдаг учраас энэ шүүгээ бол ямар ч ашиглалтанд орохгүй. Тэгэхээр салхилаад байгаа учраас сонхоо хаачи. За тэгээд энд юу байдаг вэ гэвэл жоохон пүнтүүз пастаны гой мөн тиймэрхүү юмнууд байна. Энд амтлагчнууд байна. За энд бол миний аягнууд байна. Шилэн аягнууд болон тавг тэгээд хэд аягнуудтай энд нэг их юм бол ордгоо. За энд бол аяга угаа шууд хатаадаг нэг юм тавцсан байна. За энд юм багтдаггүй учраас их хөвчлэн л юм байдаг дөө. Тэгээ хөрчин хийжүүлэхгүй хүмүүсийн дагуу будаага энд хадгалдаг. Өөр агуулах газар байхгүй. За тэгээ кофений машин, тасгүй шаргач, ус буцалгаач. За энд бол нэг тэмнийг удагийн хэрэгтүүнүүд байдаг. Энд бол бэбигийн шүүгээ. Памперс нь хоолнууд нь байдаг. Энэ бол нэг цаймээ, дээс бол хэрэглээний юмнууд байгаа. Тэгээд уламжийн. За галт тогооноос залгаа ийм цонхтой байгаа. Энэ цонхноос нар жаргах үед аягүй гоё нар тусдаг байгаа энэ хан руу. Би яг тэр үед аягүй дуртай. Аягүй тэр үед гэртээ байж таардаг болооч тэр аягүй дуртай байдаг. Тэгээ энд бол Экон байна. Энэ нөгөө өнгөрсөн жил жоохон ус урсаад Эконоос тэгээ ингэ таазан ийм муухай болсон байгаа. За тэгээд шууд доор нь манай мах зурагдахгүй байгаас тий та нар анзаарсан бол би зургт үздэггүй. Тэгээ энэ бол миний дуртай хэсэг. Миний дуртай номнууд тэгээд LP пенснууд маань пенс тоглуулагч. Тэгээ энэ миний ихчийн энэ гэрт нүүж орж ихэд өгсөн зураг. Муухай битээ сонс гэдэг утгатай. Тийм бэлэгдэж өгсөн гэсэн. За энэ бол миний хайртай цэцэг. Энийг бүр 2-3 мянган воноор аваад ийм том болтноор уулсан байгаа. Зүгээр зах дээр явж байгаад авч исэн. Нэн хөөрхөн магаз би энэ цэцгэндээ бүр үнэхээр хайртай. За энэний доор бол миний гоо сайхан юмнууд байдаг. Дээдлэлт нь үнэртэй бас уруулын будагнууд, доотлолт нь нүүрний будагнууд байдаг. Нэг иймэрхүү. Би ерөөсөө бичлэгэндээ зориулж гэрээ цэвэрлээгүй байгаа. Яг энийг ойлгож байгаа.
Энд үнэхээр их замбраагүй хичээл номны юмнууд солилцсон байгаа. Нэг тэгцэлж хаяндаа тэгээд хичээлд хэрэгэлдэг ийм гар марч яах шиг биер багснууд ч яах шиг миний сүүлд аяллаар явж байхдаа авсан бэлэг дурсгалын юмнууд болон тэгээд гэрийнхний өгсөн бэлэг дурсгалын юмнууд. Тэнд бол миний охин битвэр байна. Энэ бол миний нэг инстаграм дарсан зургууд байдаг. Энэ хоёрт айлаас авсан гарын мөнгөө энэ цэфэндээ хийдэг. Тэгээд утас сэнэлэгчнүүд, дийл сул юмнууд энд байгаа. Энэ бас утасны кейс мэс илүү дутуу юмнууд бас энэ дотор байдаг. За энэ шүүгийн маань ийм хуг агуулдаг бахны. Ирэх юм бол манай том өрөөний цонх. Тэгээд буйдан. Би гарах уу? Гадаа нэлээ харанхуй болсон байна. Манай беби ингээд хамаг юм гаргацдаг байхгүй юу? Гэрээсээ. Аваад гарчна. За гадаа бол юм байна манайхаа. Гадаа бол үнэхээр гоё юм. Беби чи нэмнүүд авал та. Ялаж хүмүүс олж болохоор энийг хаач. Нааш эсвэл беби нааш. Гараад ир. За энэ хэсэг бол яг илүү юмнуудаа ингээд тавьждаг байгаа. Бороо орохгүй бол атаач нараа тавьждаг. Энэ манай дүү нөөхтэй хайцсан байсан санал бол манай гэрт байна. Сая беби битэр жон гадаа тоглоод усууж исэн чи ингээд тавьчихдаг шигтэн. Энэ бол одоо эконы халуун үлээдэг сэнсэн. Одоо юу гэж тайлбарлах юм бэ? Энийг бол би бас тайлбарлаж мэдэхгүй байна. За тэгээд манайх нэг иймэрхүү харагддаг аа. Хотол аюу гоё харагддаг. Хот гэж ерөөхдөө манай энэ хавь бол хөгшин хүмүүс амьдардаг газар. Голдуу хөгшин хүмүүс их амьдардаг. За гараад ир. Танаш беби. Бөмбөгөө авчирч тэгээд. За энэ бол бебигийн хамгийн дуртай хэсэг. Миний хамгийн дуртай хэсэг. Мундаг. Тоглох беби. За ингээд урагшаа явах юм бол метро тэнд зүүрж өнгөрч байгаа нь харагддаг. Ер нь айгүй гоё газар байгаа. Нэгээр дарахаар илүү тодорхойлж байгаа. Тэг манайх доошоо ингээд харах юм бол иймэрхүү харагдаж байна. Беби энэ дээр гараад тэгэл хуцаал доошоо намайг хүлээгээл. Манай доод айл бас юм тараастай. Би нүний баг гэрээсээ гарч байгааг нэг ч удаа харж байгаагүй. Энэ ингээ миний өрөөний цонх. Шууд харагдаж байгаас амар харагддаг учраас би өрөөнийхөө цонхыг хаадаг. За, явцгаая беби. За, орой. Орой. Мундаг. Энэ гадаа ингэ суугаад байгаас магшаарч дэлбэр үнэхээр гоё. Би нэг удаа яг тэгж идчихсэн байхгүй. За буцаад гэртээ орж ирлээ. Тэгэхээр том өрөө маань юм бэ. Би ширээн дээрээ суухаас илүү гэхдээ энд суух дуртай. Будин дээрээ биш газар будингаа налаад голдуу суудаг байгаа. Ямарсан эсрэгээр нэж бас. Тэг зурагтай байхгүй болохоор манай том өрөөнийг иймэрхүү харагддаг. Энэ бол бебигийн андууд. Манай бебигийн нээзүүд. За ийшээ яваад энэ хоёр өрөөг маань тусгаарлсан энэ хан байгаа. Энэ юу вэ гэвэл хөргөгчөө. За манай хөргөчөнд нэг их юм бол байхгүй. Ногоонууд байна. Би уус ногоо жимс аягүй хийдэг. Энэ бол бебигийн ногоо. Ногоонууд байна. Тэгээд өнөөдөр салаад идсэн ёноо жоохон байна. Ус жууснууд. Тэгээд нэг иймэрхүү юмнууд байна. Хөршнийхөө дээд хэсэгт ийм зайтай. Энд бол би нэг Монголоос ирсэн сүдэ цаймаа. Тэгээ бас байнга хэрэглүүлж гисэндээ гэрт байдаг зүйлүүдээ хадгалдаг. За тэгээ нэг хоёр сүүжүү байна. Энэ бол молко. Тэгээ майонез, салаадны амтлагч, сүү,
За нэг иймэрхүү юмнууд байна. Энэ дандаа нүүрний маскнууд байна. Доотлол нь бол хөлдөг. Нэг жимс хөлдөөсөн байгаа. Монгол мах гэж бараг байхгүй байгаа. Би Монгол хоол маш ховор хийж иддэг учраас. Энэ хөргөчтэй залгаа юу вэ гэвэл миний хувцсны шүүгээ. Би юм ганцхан шүүгээ таахгүй юу? За ийм харагдаж байна. Зүгээр хувцснуудаа бас амар зэгцлээгүй байгаа. За энэ доор нэг иймэрхүү хэсэгтэй. Зүгээр ингэж хийжгээд хайцмаагаас сүүлийн доо нэг бүр ямар завгүйс учраас тэгэл өмсгийн өмсгөд буцааж ихсэн. Энэ саяны цонх. Манай тагтнаас шууд харагддаг миний өрөөний цонх байхгүй юу? Хөвчлэн юу нэмэрхүү байдаг. Би бол цонхоо хаацдаг. Одоо орой болсон болохоор бүр доторх нь аягүй тод харагдах учраас цонхоо юу н хаачээ. Биби битээр орггүй юм матрасан дээр унддаг байгаа. Тэ биби. Энийг хаачээ. Ээж. Энэ бол миний тойл. Энд бол дандаа бичлэгээ хийдэг, зураг дардаг мэдж байгаа. Ингээд залгаад шууд миний хичээлийн ширээ байна. Эндээ бас нэг цонхтой. Энэ цонхноос өглөө амар нар тусдаг. Гэхдээ би энэ хөшиг тогтоогчоо бэлдсэн байхгүй юу? Яг бол би нар гарталтай гэж удаан унтдаггүй учраас өнөөдөр өглөөл мэдсэн. Нар амар тусдсан юм гэдгийг амарж байгаа өдрөө мэдх юм да. Тэрнээс өмнө дандаа нар амар тусгаас өмнө гэрээс гараад авчдаг байхгүй юу? Би YouTube тийж дийлэх бичлэгээ яаж хийдэг вэ гэвэл яг энэ цонхон дээр ингээд уцаа наачдаг, тэнгүүдээ бичдэг байгаа. Тийм бол нэг ингэж харагддаг. Тийм байгаа. 5-10 мянгаар л авсан байх. Хөрх юмтай бодвол би энэ жоохон муу тогтоогоор л та. Тэгтээ хэрэгэлсээр л байна. Өнгөлийн хувцснууд ч юм уу тийм их хэмжээгээр авсан хайрцагтай юмнуудаа хадгалцдаг байгаа. Удлаад. Энэ нөгөө нэм хадгалж болохгүй байхгүй юу? Тэгтээ өөр хийх газар авахгүй манайх ингээ ганцхан шүүгээ те. За ингээд манай гэр бүхэлдээ нэг иймэрхүү газар байт юм аа. Яга намайг дагаа явуулсан биби. Миний өрөө. Том өрөө. Оо. Биби битээр эндэрдэг гэрээ чадхын хайраар танилцууллаа. Тэгээд байртай холбоотой асуулт үргэлж тэрсээр байгаа. Одоо 2 жил тасралтгүй ирж байгаа надад байр чинь хаана байдаг вэ? Хэдэн өрний түрээстэй вэ? Барьцаа хэд вэ? Байрал хаана вэ? Яаж ийм байр болох вэ гэд ийм асуултууд зогсоо зайгүй ирж байгаа учраас яг багцлаад тайлбарлаад өгье. Би байраа Табан Чикбан гэдэг 2 аппликейшнээс эхлээд харж исэн. Тэр байр хараад эхлээд нэлээд давгүй сэтгэл төрсэн байрнуудад яг зүрхлээд тэгээ тэр дундаасаа ингээд үйл хөдлөлийн компаниудын толбох дугаар байгаа. Тийж нь холбогдоод очиод үзсэн чинь бүр ингээд зургаас шал өөр байрнууд, амар онцгой байрнууд байгаа хгүй. Тэнгүүд нь одоо надад бол тэдэн дөрөв байгаа. Би сарын 1 тэдээс тэд орчмын түрээстэй иймэрхүү байр хайж байна. Амтан тийжээж болтой гадаанаа юм тагттай байвал зүгээрээ ч гэдэм үү өөрөө хонглох боломж болцоо болцлыг хэлнэ. Үйл хөдлөлийн ажилтан маань яг болцолт маань төгссөн байрнуудыг надад үзүүлээд нэлээ олон байр үзэн битэр чинь бас явж байгаад хамгийн сүүлд энэ байран дээрээ доод давхарт 2 өрөө байр үзсэн чинь амар таалагдаад за орё гэдгийгсэн чинь яг өмнөхөө үзсэн хүмүүс нь орохоор болчлоо гэд. Тэгээд яг энэ байр ашиглалтанд ороод 2 хон жисэн байхгүй юу? Дээд давхарт 1.5 өрөө ингээ 2 айл байгаа. Тэрийг үзэхүү гэд тэрийг үзсэн чинь манад үзсэндээ окей яг гоё юм байна гэд би ч гэсэндээ яг энэ гадаа тагттай болохоор бид илүү амьдрахад амар юм болов гэд би тэр окей гэсэн чинь тусдаа 10 саяын барьцаатай 600 мянган вон гэд тэгэхээр нь шууд гуйгаад байрнээсээ бид тэр ингээд оюутан их сургуулийн оюутан учраас тусдаа 10 сая вон ингээ барьцаа бол хүнд туснаа гэсэн чинь 5 сая болгож хэмнэрүүлсэн байхгүй одоо л барьцаа мөнгө бол нэмээгүй манай байрны яг ийм барилга бол зөндөө их бариулсан юм лээ тэгээд өөрөө нэлийн боломжтой хүн болохоор яг гадаад оюутнуудад дэмжнэ гэж тусалж өгсөн. За тэгээд Азтэй гэх юм уу аюу цэвэрхэн энэ байранд ингээд дүү битээр хамгийн анхны нүүж ирсэн хүмүүс нь болоод манай байранд 1 сарын турш ямар ч хүн нүүж ирээгүй тэр доотлын түрээслэхэр болсон хүмүүс нь баг сарын дараа ингээд нүүж ирж байсан. Тэгээ яг ингээд энэ том байрлагад ингээд хоёулах наа ингээд хоёрхан айл манай дүү битээр ингээд амьдарч байсан.
Энэ байр бүр үнэхээр яг гэр шиг санагддаг байр ахгүй юу? Энэний өмнө амьдарч исэн газар болохоор зэрэг гэр дотроо шаттай бүгдчин ингээд дээд давхар нэм намхан одоо яг ингэ бүгдэж явдаг тийм байрээсэн баггүй юу? Гэхдээ сөвгөл байралтайс учраас сарын төлөлт нь аягүй өндөр, дээрээс нь сүүхийн мөнгө аягүй өндөр гардаг байсан. Сарын 650 тэгээд тэн дээрээ сүүхийн мөнгө тогтмол 150 мянган вон. Өвөлдөө тэгээ халаалтын мөнгө нэмэгдээд, усны мөнгө нэмэгдээд ингэх юм бол бүр талхиж өгдөг байсан баггүй юу? Энэ байр болохоор зэрэг ер нь бол нэлээд гайгүй. Адилхан 660 ч гэсэндээ сүүхийн мөнгө нь бага, дээрээс нь халаалтын мөнгө ч гэсэндээ нэг 100 л гардаг. Өвөлдөө яг халаалт нь өндөр, зундаа эко насаж байгаа учраас тогны мөнгө жоох өндөр гардаг. Энэ байрны хан гэрээ тусгаар нүүх шаардлагатай яагаад гэвэл манай байрыг ингээд тэр жигтэн зарж байгаа мэдлээ өөр хүнд. Тийм учраас байрны эзэн маань ингээд нүүх шаардлагатай болсон гэж юм харамсалтай мэдээд дуулах хэрэгтэй. Надад бол үнэхээр гонигтай байгаа. Яг үл би өдөр болгон байр харж байгаа гэсэндээ байр ерөөсөө олдохгүй. Дээрээс нь ийм байранд амьдраад утсан болохоор бусд байрнуудыг ингээд айгу туризм төстэй байрнууд нь айгу туризм өндөр, барьцаа өндөр, тэгээ сүүл рүү байх тусмаа улам өндөр байгаа. Ингээд зайдуу тавгүй байрнууд байгаа ч гэсэндээ ихэнх нь ингээд амтан болохгүй, эсвэл ингээд хаяг шилжилт болохгүй ч гэдэг юм ямар нэгэн байдлаар асуудал байгаа даа учраас байр хайх бол үнэхээр хүнд. Тэгээд харамсалтай ч гэсэн энэ байрнаас удахгүй нүүх бах. Тэгээ энэ байр бол надад үнэхээр гоё дурсамжтай, яг гэр шиг санагддаг, дулаахан, миний хамгийн хайртай газар байсан. Анх ингээд сөвгөлд амьдарч агаад ийм ил хул чимээгүй газар ирсэн чинь амар эвгүйсэн байхгүй надад. Одоо л энэ газарт эндүү тассан бүр. Өдөр болгон беби сэллүүлдэг ингээд цэцэрлэг түрээлэн ямар ч хөнгүйсэн гэсэндээ амар гоё тайван мэдрэмж төрдөг байхгүй юу. Би тэр ингээд гадар явжсэн чи хүн байхгүйсэн чи ил хул байсан чи тэр үнэхээр тухтай санагддаг. Эсвэл би ингээд гэртээ их цагийг өнгөрүүлдэг учраас надад ингээд гэр гэдэг зүйл ингээд амар чухал орон зай гэдэлдэг байхгүй юу. Ямар нэгэн байдлаар өөрийгөө дүүйлэхгүй л өөрийгөө би ийм газар амьдардаг ийм зүйлийг харуулахын тулд энэ бичлэг хийгээгүй. Уус надад байн гэрдэг асуулт учраас бүр үнэхээр залхаад хариулахад болцсон асуулт учраас хариулт өгөнгөө тэгээд бас байр хайх да юун дээр агаарах вэ гэдгийг бас сайхан ингэ зааж өгсөн шүү дээ. Яг ийм байр хайж байна. Миний боломж бол ийм байна. Сард тэдэн дөрөвний түрээстэй тийм барьцаатай ийм байр хайж байгаа гэдгийг тодорхой хэлэх юм бол ажилтнанд энэ туслах болно. Тэгээ манайхаа байраа бол сайн харж гэрээгээ хийгээрээ ядвал байрны гэрээ дийлийнх нь 2 жилээр хийддэг болсон. Өмнө нь бол ингээд 1 жилээр хийддэг байснаас одоо л дийлийнх нь 2 жил болсон мэлээ. Онцгой байранд орчод нүү гэх юм бол бас барьцаа мөнгнөөсөө суудгуул асуудлууд үүсэх учраас байран дээрээс нухацтай хандаарэ. Тэгээ бүгдэндээ амжилт. Хамгийн тухтай газараа хамгийн сайхнаар хүнд ажил хийж ирсэнснээ гэртээ тухтай сайхан амарцаагаарэ. Баяртай.